Зөвлөлтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцлуудын 17 дугаар баг хурлаа Улаанбаатар хотод үргэлжилж байна. Баг хурлын 3 дахь өдөр урамсгалын эрсдлийн 90 үеийнх газар ус байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сэдвт өндөр түвшний доктортой санхүүгийн форум эхэлсэн. Форумор урамсгал болон байгаль орчинд учирч байгаа эрсдлийг тодорхойлох удирдан чиглүүлэх болон төрөв хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг урамсгалын өөрчлөлтөнд төсвөртэй газар ус экосистемд татан төлрүүлэх талаар хэлэлцсэн. Форумыг нээж ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын дарга хэлэхдээ Монгол улс тэрбум мод хүнсний хангамж аюулгүй байдал цагаалт эрүүл Монгол хүн хөдөлгөөн өрнүүлж 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил болох санаачлах нэгдсэн үндэсний байгууллагаар батлуулан доктортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ Монголын ногоон санхүүгийн корпорац зэрэг шин санаачлах хэлүүлсэнийг дурдсан юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээгээр жил бүр доройж 355 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай тогтоогод байна. Ингэж ойж 2030 он гэхэд газрын дороотлыг сэргээж ганд төсвөртэй нөхцөлийг бүрдүүлнэ. Гэвч дэлхийн улс орнуудын цэрэг зэвсгийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч 2.80 Америк доллараар хэмжигдэж байгаа нь нэг харамсалтай. Дэлхийн улс орнууд их дэлхийгэн сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж хүсэл зорилгоон хамтдхан харилцан ойлголцож хамтран ажиллаж чадах аваасаа урамсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биелэлээ олж доктортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замгарахаас сэргийлж чадах юм а. Хэрвээ нөхцөл байдал энэ хിവэр удаан үргэлжлэх болох хүн төрөлхтөнд хөгжих эс хөгжихийн тухай бус харин орших эс орчхийн сонголт тулгархыг үгүйсэх аргагүй юм а. Дэлхийн газар нутгийн 40% дорооцсон 3 тэрбум гаруй хүний амьдрал хүнсний хангамж улсын нөөц цөргөөр нөлөөж дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их найт Америк долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг. 2030 он гэхэд газрын дороотлыг сэргээж ганц төсвөртэй нөхцөлийг бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл ердөө 77 тэрбум Америк доллар буюу 4.6 дахин бага хөрөнгө төлөрч байгаа нь хамгийн тулгымдсан асуудлын нэг болоод байна. Өндөр түвшний доктортой санхүүгийн форум 2026-г ерөнхийлөгчийн хамгаалалтын газар, байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам, Монголын доктортой санхүүгийн холбоо, Голомт банк, Монголын байгалийн өв сан, нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк групп болон холбогдох яамд олон улс дотоодын байгууллагууд хамтран зохион байгуулсан юм а.